Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж амьдардаг. Нийслэл Улаанбаатар хотод шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал олон. Томоохон нэг дүүрэгтэл гэхэд 5 аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд оршин сууж байгаа зэрэг хүн амын хэд төвлөрлөөс эхлээд ядуурл, ажилгүйдэл, сурч хөдөлмөрлөх орчин, агаар хөрсний бохирдол, замбраагүй олборлолт, дахин төлөвлөлт, дэд бүтэцгээд тулгамдсан асуудал олон бий. Сайд нар дүүргүүдэд зүгээр ч нэг ажиллаад асуудлыг нь сонсоод өнгөрөх биш, шийдвэрлэх арга замыг эрэл хийлж, зарим боломжтой асуудлыг шийдвэрлэн ажиллав. Монгол улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат, улсын хурлын гишүүн Лүндэ Жандсан, нийслэлийн засаг даргын орлогч Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүрэгт ажиллаж, засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Хөгжлийн банкны 580 сая долларын энэ одоо том мөнгөний дарамтаас бол Монгол улс гарсан. Өөрөөр хэлбэл хөгжлийн банкны зээлийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж ингэж та ойлгож байна. Энийг шийдснээр Монгол улсын эдийн засгаар 3 ногоон гэрэл ассан. Нэг нь гадаадын хөрөнгө оруулагчид гадныхан монголчуудад итгэх зэрэгсэн. Бид нар сая 500 сая 80 сая $100 төлөх гээд 100 сая Америк долларын асуудал дутчаад байхаар засгийн газрын бонд гаргаад олон улсын одоо зах зээл дээр гаргасан. 100 сая $100 худалдаж авахын төлөө гадаадын хөрөнгө оруулагчид 3 тэрбум гаруй Америк долларын санал ирүүлсэн. Энэ бол Монгол улсын одоо засгийн газар зөв зөвтэй ажиллаж байгаа юм байна. Монгол улсын нэр хүнд унчаагүй байгаа юм байна. Монголын эдийн засаг өнөөдөр банк санхүү эдийн засгийн мөнгөний бодлогот нь гадны хөрөнгө оруулагчид итгэж байгаагийн ийм том илэрхийлэл гэж ингэж ойлгож байна. Хоёрдугаарт бидний энэ шийдвэрийн дараа олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох шийдвэрийн дараа энэ 580 сая Америк долларын асуудлыг шийдсэний дараа хувийн хвшлийнхэн маань гаднаас мөнгө босгох, хөрөнгө оруулах, гадаадын одоо зах зээл дээрээс хөрөнгө оруулалтын мөнгийг босгох ийм том боломжийг бүрдүүлсэн. За 3 дугаарх зүйл бол Монгол улсын нөгөө хасах баланс руу доошоо яваад уруудаад орчихсон зээлжих зэрэглэл гэдэг юм маань эргэж одоо нэмэх болж сэргэх дээш нь одоо ахих ийм боломж бол бүрдсэн. Төр засгийн байгууллага маань ажил хийж байна. Зав чөлөөгүй ажиллаж байна. Агцгүй энэ мэдээлэл их байгаа. Үнэн мэдээлэлээс ховлоо мэдээлэл давмгаж энэ настайчууд ялангуяа ээжүүдийг маш их хөрөнгө оруулалт амар юм яриад байдаг. Юу ч хийхгүй байгаа энд чинь одоо сүрж байгаа юм яриад байна. Өнөөдөр бол баярлж байна. Одоо энэ сайхан мэдээллийг өөрийн төр барьж байгаа хүний амнаас сонсож байгаадаа баярлж байна. Тэгэхээр үнэн мэдээлэл хэрэгтэй байгаа. Бид нар үнэн үнийг яаж хэрэгтэй байгаа. Энийг хийх ёстой хөрөнгө ёстой газрууд нь бол өнөөдөр дөрөв хороод бас байх ёстой. Энэ хүмүүс олон хүмүүс иргэдийн соёлын талаар юу ч хийхгүй байна. Өнөөдөр одоо Баянгол дүүргийн хороодоо гэж ярих зөвхөн би өөрийнхөө амьдралд хороодоо гэж ярих баг иргэдийн ялан гадуурхаад сууж шүдээ. Ийм байж болохгүй гэж байна. Засаг дарганы хариуцлагыг ээшгүй өгмөр байна. Зарим хариуцлахгүй ажиллаж байна. Яагаад гэвэл одоо энэ арай телевизээр харж сумуудад ажиллаж байгаа сумын засаг, багийн засаг байна. Хороо харин дайж байгаа хорооны засаг байна. Их хөөж хийж байна. Энийг хариуцлагын мөнгөж үлдээдэг. Ард түмнээ тулж ажиллахгүй байна. Энэ чинь хамгийн аюул энд байгаа юм. Энэ хорматд ажиллаж байгаа чинь бүрөөд ард түмний дунд ажилласан. Энэ бол эрдэнэ сайд арга шиг сэдэн ангир яваад их. Энэ баруун ангирын юу ажиллаж болдог юм яа хаашаа. Ийм юмнаас бид ажиллаанууд их хэсэг байх шүү. Энэ дээр бас ер нь би тэгж бодож явдаг юм шүү. За нөгөө талаар энэ засгийн газар хариуцсан тухай ярьж их сайн байна. Их баярлж байна. А дээр нь эрдэнтийн 49% хариуцлага ажил их тод болгож улуун одоо сайн шалгаж эцсийн юмны энэ зөв хуулийн дагуу гарах хэрэгтэй байна. Хаврын чуулганаар бол мэдээж хэрэг бид бүхэн бол тэр төсвийн тодтоход олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулиудын өөрчлөлт тэгээд одоо хэдэн чухал хууль хэлцэж байна. Энэ бол эцсийн утгаараа сахилах хариуцлагыг сайжруулахтай холбоотой хуулиуд байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн хууль, эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийдэх хууль гэдэг ийм одоо хууль хамгаалах сахиулах байгууллагуудын барьж ажилладаг хуулиуд мөртлөө эцсийн эцэстээ хүний эрх хэрэгжүүлэг хамгаалах
Монгол улсынхаа дасгаар тогтмол аюулгүй байдлыг бүхлэх тэгээд эцэст хүнээ хамгаалахад чиглэсэн ийм хуулиуд. Энэ хуулиуд дээр бол одоо манай их хурлын гишүүд оролцсон ажлын хэсэг бол одоо ажиллаж байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 400 орчим камер суйрлуулсан байдаг ч хуучирч муудаснаас болж 170 гаруй камер нь ажиллахаа болсон байна. Камерыг дахин шинчилж 200 орчим цэгдэр орчин үеийн өндөр нягтралтай камер байршуулахад 800 гаруй сая төгрөг шаардлагатай гэдгийг дүүргийн удирдлагууд танилцуулсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат ард иргэдийн амар амгалан тайван амьдралын төлөө гэмтэргээс урдчлан сэргийлэхийн тулд камержуулах шаардлагатай болохыг хэлээд камержуулах асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдгдсэн. Ингэснээр дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт гарах гэмтэргийн тоо буурах боломжтой болж байгаа юм. Монгол улсын шадар сайд хүрэлсүг шар усны үер бууж болзошгүй газруудын үерийн усны даланг засварлах гамшиг төртөж болзошгүй иргэдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлээр ажиллана. Нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ерөнхий менежер бас дүүргийн засаг дарга дүүргийн нийслэлийн онцгой комиссийн дарга нар онцгой байдлын албадын нөхдөөтэй бас өнөөдөр бид газар дээр нь очиж бас зарим нэг анхаарал татсан объектууд дээр ажиллаж байна л да. Жишээ нь одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны объект байна. Дороосоо одоо болгийн ус ундарч гардаг. Дороо цэвдэгтэй. Тэгээ хавар болохоор хайлаад дороос нь ус ундардаг. Айлуу зөвшөөрлгүй буугаад шууд хийлгүй зөвшөөрлгүй боосон баахан шороо асгаад дээр нь айлууд бууцсан учраас нөгөө усны голдрол нь алдагдсан. Тэгээд одоо зөвшөөрлөлттэй айлууд руу нөгөө ус нь урсж орж байгаа. 4-5 хүн бас харсан байх. Бараг зарим нэг айлын байшингийн талд нь орцсон тэр машин тийш яаж ивдсэн байгааг хэмжих машин ямар ч төвшөнд байгааг анхаарч байгаа. Тэгээ энэ бүхэн дээр бид нар анхаарч ажиллахгүй болохгүй. Одоо энэ 21 дугаар хорооны байдал бас ингээ айлууд буучсан. Сов шуудгуунууд нь хаагдсан. Инженерийн тоног төхөөрөмж хийж чадаагүй учраас уулын усны үер орж ирэхдээ энэ айлууд ингээд бараг аваад урсаад явчих хэмжээний ийм л одоо нөхцөл байдал үүсчихсэн. Тэгээ энэ хоёр талын зовлон байна л да. Нэгдүгээр бас ард иргэд маань энэ гамшиг хасал болзошгүй ийм газар өөртөө одоо зөвшөөрлгүй ирж бууж байна тийм үү. Хийлээд яриа шаардаад байхаар нүүхгүй. За тэгээд одоо заавал нэг гай зовлон гамшиг хасал тохиолсны дараа одоо бараг зарим нэг нь хүчээр нүүдэг, зарим нэг нь тэрийг ойлгоод нүүдэг. Тэгээ хүн амны хүний одоо алтай ам эрсдэн эдийн засгийн хохирол амсна. Заавал тэрний дараа одоо ийм нөхцөл байдлаа ойлгож нүүдэг ийм бас дутагдал байх юм. Одоо хэдийгээр ийм нөхцөл байдал байгаа ч гэсэн бид нар бас ард иргэдэд харж байгаа тусанж өвлчих болохгүй шүү дээ. Одоо ард иргэдийн өмч хөрөнгийг хохироож болохгүй. Аль болохоор одоо гай зовлон гамшиг бас гарахаас өмнө бид нар төрүүлж арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт энэ зөвшөөрлөг буулсан иргэд хуулийн этгээд үүдэг нэгэн даруй одоо яаралтай чөлөөлөхгүй болохгүй л дээ. Энэ хэд бол дандаа үерийн хамгаалтын дотор хамгаалтын зур дотор зөвшөөрлөгөө буулсан учраас энийг гамшигаас хамгаалах тухай хууль болон газрын тухай хуулийн дагуу бид нэр нэгэн харалтай чөлөөлнө. За хоёрдугаарт бид нэр үерийн хамгаалтын нэвтрэх чадрыг сайжруулах үүднээс далан сувгийг одоо иргэд ахын хогоор их дүүргэсэн байгаа. Барилгын хогоор дүүргэсэн байгаа. Энийг бид нэгэн харалтай одоо цэвэрлэж байна. Энийг манай геодит усны баялаг байгууламжийн газар бол одоо энэ өвлжөнгөө энэ халиан сүүсэн дош түүний хогийг бол одоо цэвэрлэлээ. За 3 дугаарт энэ халианаас үүссэн дошнуудыг манай геодит усны баялаг байгууламжийн зөөж тэнд нь одоо тэр далан үүссэн халиануудыг нэмгрүүлж дулаарсан үед их хэмжээний хүчтэй ус үерийн ус буухаас нь урдан сэргийлэн хөлдсөн өсүүдийг бид зайлуулж байна. Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд оюун хорол агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг анх удаа батлууллаа. За сая та нар туулгын өнөд та нар за ер нь энэ цэвэрлэх байгууламжийн асуудал ямар юм болох вэ гэдгийг ярьж байна. За энэ асуудлаар бол манай засгийн газрын түвшинд, нийслэлийн түвшинд, дүүргийн түвшинд маш их яригдж байгаа. Цагдаагийн дарга байна уу? Эсвэл их хурлын гишүүн байна уу? Хэн байхаас нь үл хамаарч 34 аж ахуй нэгжийн эрхийг цуцлах шийдвэрийг гаргахаар манай яам бэлэн болгосон байгаа. Ингээд нийслэлийн засаг даргатай бид нар яриад энэ асуудлаа шийдвэрлэнэ гэж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Гамбат нийтийн тээврийн парк шинжилэл хийхэд салбарын яам дэмжлэг үзүүлнэ. Ерөнхий сайдын захирамжаар бол нийслэлийн утааг багасгах энэ хүрээнд салбарын яамдууд өөр өөрсдийнхээ чиглэлээр тодорхой санаачлагтай ажиллаж энэ утааг бууруулах чиглэлээр ажиллах үүрэг даалгавар өгдсөний дагуу ялангуяа манай зам тээврийн салбарын хүрээнд бол
автомашинаас ялгарч байгаа утгааг багасгах энэ талаар одоо санаачлагтай ажиллах ийм зайлшгүй шаардлага байгаа. За энэ үндсэн дээрээс бол зам тээврийн хөгжлийн яам Солонгосын Экзим банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа тэр төслийн хүрээнд шинээр авах одоо автобусыг бол дизель хөдөлгөөртэй биш одоо хийн түвшээр ажилдаг ийм автобус оруулж ирэх саналыг зам тээврийн хөгжлийн яам сангийн яамд хөргүүлсэн байгаа. За энийг мөн урьдчилаад бид нэр Солонгосын талдаа ярьсан. Тэгээ сангийн яам болон одоо манай бусад холбогдох шийдвэр гаргах төвчний удирдлагууд бол энийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр бид нар бол үе шаттайгаар энэ нийслэлийн утгааг багасгах хүрээнд автобусыг бол дизелээр ажилдаг биш, хийгээр ажилдаг ийм хэлбэрийн техник хэрэгслийг оруулж ирэх бодлогыг баримталж ажиллана. Эрүүл мэндийн сайдд цог цэцэг хан үйлдвэрийн яарамгийн 4-р амарч газрыг 2018 онд ашиглалтанд хүлээн авна. Засгийн газрын гишүүд өнөөдөр танилцж явж байгаа биш, тодорхой хэмжээгээр асуудлуудыг шийдэж явж байгаа. Тэгэхээр зэрэг хан үйлдвэрийн нэгдсэн эмнэлгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр одоо барья. Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 6 төслөөр барья гэсэн нэг шийдэл төрлөө. Энэ хан үйлдвэрийн эмнэлгийг. За мөн хан үйлдвэрийн дүүрэгт байгаа 300 орт гэж нэлээд алдартай олон жил одоо зогссон хууль хяналтын байгууллагаар явагдаж байгаа энэ байрны асуудлыг бол бид цааш нь өргөжлүүлж барих асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулаад концессийн гэрээгээр ингээд эхэлчихсэн. Одоо тендер нь өнөө маргаашгүй тендер нь зарлагдсан байгаа учраас нээгдээд ажил үйлчлэгээ мэн одоо ингээд яг барилгын улирал эхлээд явахаараа хэрэгжээд явна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас ер нь дэд бүтцтэй холбоотой за мөн хүн амынхаа тусламж үйлчлэгээ хүртээмжтэй холбоотойгоор энэ хоёр асуудлыг бол шийдэд явж байна. Засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайд Мөнх Хоргил нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуулд нар 3 дугаар сарын 17-ны өдөр Баг хангай Багнуур дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ. Өнөөдөр Улаанбаатар хотын засаг дарга өөрийнхөө гол албадын дарга нарыг дагуулад Багнуур дүүрэгт ажиллаж байгаад одоо сонгогдсон гишүүний хувьд ч гэсэн за их хурлын гишүүний хувьд ч гэсэн баяртай байна. Яг гэвэл бид нар хэдийгээр их хурл дээр төсөв мөнгө хуваарлаад олон асуудал шийддэг ч гэсэн яг манай дүүргийн Багнуур дүүргийн Улаанбаатар хотын амьдралын гол асуудлыг зангилаа асуудлуудыг барьдаг шийддэг хүмүүс эднэр байгаа байхгүй. Хотын дарга нь байна, санхүүгийн хэлтсийн дарга нь байна, тамгын дарга нь байж байна, газрын албаны дарга нь байж, ерөнхий архитектор нь байж байна. Энэ эрчим хүч тээврийн асуудал хариуцсан хүмүүс нь бүгдээрээ ирлээ. Тэгээ энэ их завшаантай юм боллоо. Энд зөвхөн сандаг очир дарга, даваас өрн дарга нар дүүргийнхаа тулс асуудлыг ярихаас гадна бид нар улс орны томоохон төслүүдийг бас тойрж үзлээ. Багнуурын дулааны станцаа, за Багнуурын уур хаахантайгаа уулзлаа. Ямар асуудлууд тулгараад байна ярьлаа. Хэд хэдэн багц цогц асуудлууд байна. За юуны өмнө төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд байна. Энэ бол мэдээж бүх дүүрэг, бүх хороонд байгаа асуудал. Гэхдээ Багнуур дүүрэгтэй холбоотой Улаанбаатар хотын хэмжээнд засгийн газрын хэмжээнд шийдэж болохоор хэд хэдэн асуудлууд байна. Энийг бид нар бүгдийг одоо сая тохироод ямар ч байсан гэсэн одоо болохоос нь авахгүйгээд болохгүйг нь хүртэл нэг нэгээр нь шийдъя. Наазах нь гэтэл манай Багнуур дүүрэг өнгөрсөн онд ус ашиглалтын төлбөрт 480 сая төгрөг төлгөөгөө давуулж хоригдлуулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнгийг энэ дүүрэг нь өөрөө ашиглах дүүргийн иргэдэн энэ төлбөрийн одоо үр шимийг хүртчиедэг тийм ээ. Ийм зохицуул бий болгож өгөх хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд баригдаад дууссан концессийн ажлуудын төлбөр дутуу байна. За зарим нэгэн баригдж байгаа концессийн ажлууд зогссон байна. Энийдийг яралтай хийж шийдэх хэрэгтэй байна. За манай дүүргийн цагдаагийн хэлтсийн барилгын ажил байна. Энэ дүүрэгт эмсүүт байгуулах асуудал байна гэдэг нэлээд олон асуудлууд байна. Энэ зарим нь засгийн газар дээр, зарим нь нийслэлээр шийдэх ёстой асуудлууд байна. За төсөв мөнгөтэй холбоотой асуудлаас гадна энэ эрх зүйн асуудлууд нэлээд байна. За дүүргийн статусын асуудал байна, нийслэлийн эрх зүйн байдлын тухай асуудал байна. Тэгэхээр бид нар сая ярьж тохироод ямар ч байсан гэсэн хамтарсан протокол гаргая. Ажил өөргөө хувааж авъя, хугацаа тохиръя. Тэгээд шатчаттай хэрэгжүүлэе гэж тохирлоо. За би өөрөө сонгогдсон гишүүний хувьд, засгийн газрын гишүүний хувьд сая эмнэлгээр ороод нэлээд томоохон амлалтуудыг өгчлөө. За энийгээ бол одоо хэрэгжүүлнэ. Тоног төхөөрөмж, тогтчлтын нэлээд хэдэн амлалтуудыг өгчлөө.
Багнуур дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хотын дарга шинээр байгуулсан Нярайн тасагт нэн шаардлагатай байгаа нэг аппаратын асуудлыг шийдэж өгөх амласан байна. Мөн утаагүй түлш үйлдвэрлээд эхэлвэл боломжит бүх талаар дэмжинэ. Агаарын бохирдол утааг бууруулах үүднээс засгийн газраас эрчим хүчний үнийг тэгэлсэн. Иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэхэд утаагүй түлш чухал. Тиймээс хотын зүгээс борлуулалт тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтойг хэлсэн байна. Багнуур дүүргийн статус нэмэгдэж чадвал цаашдаа энэ дүүрэг орон нутгийн хөгжил асар их хэмжээний өөрчлөлт орох ёстой гэж бид үзэж байгаа. Энэ чиглэлээр улсын хурл засгийн газар нийслэлийн удирдлагуудад асуудлаа тавьж хөөцөлдөж шийдвэрлэх тал дээр энэ 4 жил онцгой анхаарч ажиллана гэж байгаа. За эдийн засаг санхүүгийн хямралтай үед бид бүхэн Багнуур дүүрэгт бас энэ жил 2017 онд томоохон төсөл хэрэгжиж байна. Энэ юу гэхээр Багнуурын дулааны цахилгаан станцын ажил энэ хавраас эхлэх гэж байна. Хоёр улсын хооронд буюу Монгол Улсын засгийн газар, Хятадын засгийн газрын хооронд хамтран ажиллах санамжчгийн хүрээнд Багнуур дүүрэгт 700 мегаваттын дулааны цахилгаан станц баригдах ажил энэ хавраас эхлэх гэж байна. За энэ бол өөрөө их томоохон төсөл, цаг хугацаа шаардсан ажил. За энэ хавраас барилгын ажил эхлээд үндсэндээ 2019 оны сүүлчихэд үндсэндээ барилгын ажил дуусах ёстой. Жилдээ 3.3 сая тонн үрс хэрэглэх ёстой. Төслийн нийт өртгөн $1 тэрбум гэж байгаа. За энэ үйлдвэрийн ажилд эхний ээлжинд барилгын үйлдвэрлэлийн ажилд бол 2500-аас 3000 ажилчид хэрэгтэй гэж үзэж байгаа. За мөн орон нутгаас ажилчдыг авах ёстой. Энэ бол өөрөө дүүргийн цаашдаа энэ гарсан эрчим хүчийг Монгол Улсын төвийн болон зүүн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох, цаашлаад магадгүй бүгд найрамдах Хятад улс руу эрчим хүчийг экспортлох ийм том хэмжээний төсөл юм аа. Өөрөө 700 мегаватт гэдэг бол манай дулааны цахилгаан станц 4-тэй тэнцэх хэмжээний 352 турбин явна гэсэн үг. Тийм учраас энэ зөвхөн Багнуур дүүрэгт биш Монгол улсын эрчим хүчний салбарт хийгдэх томоохон төсөл гэж би тоолдоо үзэж байгаа. Энийг дагаад Багнуур дүүргийн хөгжилд нийгэм эдийн засгийн амьдрал, ард иргэдийн амьдрал ахуйд асар их өөрчлөлтийг авчирнаа гэж бид хүмүүс. Нөгөө талаар Багнуур дүүрэг цаашлаад ноос боловсруулах үйлдвэр бас баригдана. Энэ жил хавраас ажилт нь эхлэх ёстой. За Багнуурын уурхайг төшөглөөд бас нүүрснээс дизель түлш гаргаж авах, мөн Багнуурын хөрөн нүүрсийг коксжуулж утаагүй түлш гаргаж авах энэ жижиг төслүүд бас яригдаж хилцээрийн шатанд явж байна. Тийм учраас бид нар дүүрэг орон нутгийн удирдлагуудын гол барьж байгаа бодлого бол энэ эдийн засгийн хямралтад ажлын байрыг шинээр бий болгох, мөн ажлын байрыг хадгалах, зах зээлийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт бага байгаа. Тэгвэл бид бүхэн цаашдаа яаж ажиллах гэвэл гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар яаж нэмэгдүүлэх юм, яаж ажлын байрыг бий болгох, зах зээлийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж байна. Үйлдвэрийн бус болгоод газрыг тавьсан харагдчихад ашаалцсан байгаа харагдчихсан. Тэжигчнээ гадаад байгаа юм. Манай Багнуурын дулааны цахилгаан станцын ажил бол 403 га газар байгаа. Ер нь цаашдаа нийслэлээс бас Багнуурыг үйлдвэр технологийн парк, үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх талаар төлөвлөгөө бодлого орж ажиллаж байгаа. Багнуурын үйлдвэр технологийн парк байгуулагдаад ажиллаж байна. Тэнд өнөөдрийн дулааны цахилгаан станцыг 400 газар олгодод тэр үйлдвэр газар дээр тэзүү хийгдээд өнгөрсөн 2016 онд цахилгааны асуудал ижүүрэн шийдэгдсэн, 2016 онд усны асуудал ижүүрэн шийдэгдсэн. Энэ ажил чинь ер нь бол 2012 онд анх тендерэн зарлагдчихсан ажил. Ингээд тендерэн зарлагдаад өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд дандаа гэрээ, контракт, тэзүү боловсруулах гэдэг бүх бичиг цаасны ажлууд үндсэндээ хийгдэж дууссан. Одоо яг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, суурийн ажил, газар шуурын ажлууд энэ хавраас эхэлж байна. Багхангайн мах боловсруулах үйлдвэрийн өрийг тэглэж, үйл ажиллагааг сэргээх, дүүрэгт боловсролын хилтэстэй болох, газрын үнэлгээг өөрчлөх, богд хаан төмөр зам төсөл хэрэгжүүл Багхангаагаар дайруулах зэрэг олон асуудлыг иргэдийн зүгээс тавьсан юм. Иргэдийн тавьсан асуудлыг улсын хурл болон засгийн газрын түвшинд шийдэх боломжтой. Хууль санаачлан өргөн барих замаар шийдвүлэх зэргээр боломжтой бүх хэлбэрээр дэмжихээ сайд хэлжээ. Нийслэлийн зүгээс холбогдох албаныханд асуудлыг дамжуулж, уламжлан шийдвүлэхийн төлөө ажиллахыг хотын дарга хэлсэн байна. Багхангаа дүүргийн хөдөлгөөнд бид нар эмнэлэгтэй орж танилцлаа. Эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг бид нар 10 ортой энэ эмнэлгээр за тэгээд ингээд бэлгэжийн хяналтын дүгнэлт гарсан, цууралт үүссэн, хязгаар нурхан тодорхойгүй ийм эмнэлэг байж болохгүй юм аа гэдэг өнгөрсөн намраас бид бүхэн эрдэнэ төрөлжтэй хурлаараа ярилцаад манай Батнасан төлөөлөгч байсан. Тэгээд ярилцж байгаад бол Багхангаа дүүрэгтээ бол шинэ эмнэлэг барих зүйтэй гэдэг шийдвэрлсэн байгаа. За шинэ эмнэлэг маань бол 40 ортой байгаад эрүүл мэндийн 8 төрлийн тусламж үйлчлэгийг одоо бүгдийг нь хүргэдэг
байх үс хэмжээний ийм эмнэлэг барихаар шийдвэрлсэн. Энэ жилийн төсөлдөр бол нийтдээ 1 тэрбум төгрөг тусгасан байгаа. Нийтдээ 3 тэрбум төгрөг гаруй төгрөгийн өртөгтэй ийм эмнэлэг болно. Тэгээд өнөөдөр надад бас мэдээлэл нэрч бид дөнгөж өнөөдөр бол манай холдоо хашгааны газрын тендерийн тендрийг нь бол задлсан байна. Нийтдээ 40 компани бол энэ тендерт оролцоод 13 нь эхний шатанд шалгалт үзүүлсэн байна гэж. Тэгэхээр манай Баганга дүүргийн эмнэлгийг барихын тулд бас компани билээ өрсөлдөөтэй байгаа юм. Тэгээ энэ бол эмнэлэг маань ингээ баригдана гэдгийг бас би Баганга дүүрийнхаа иргэдэд мэдээлэх таатай байна. Баганга дүүргийн одоо 1-р хорон дээр бид нар Илчорд улсын үйлдвэрийн газраар орсон. Тэгээ Илчордыг бол бид нар сая Баганга дүүрэгт нь шилжүүлж өгсөн байгаа тийм ээ. Тэгээ орон нутгийн өмчтэй үйлдвэрийн газар болгоо шилжүүлж өгсөн. Тэгээд төвийн дулааны шугамын 400 м дулааны шугамыг шинжлэх шаардлагатай байгаа юм байна. Ер нь бол нэлээд нэмгэрсэн. Тэгээ энэ дулааны шугамын шинжлэх асуудалтай бид нар бас тодорхой хэмжээний дэмжлэг цэцээ үзүүлээд энэ зундаа багтаж бол тэр 1-р хорооны дулааны шугамыг шинжилж тэнд байгаа орон сууц нийгэм ахуйн барилгуудаа бол дулаанаар ирэх үйл одоо найдвартай хангах тэр болцсон хэсгийг бол хангана гэж бодож байгаа. За дараагийн асуудал бол 129 айлын орон сууцны асуудал байгаа юм байна. Нодлон бас тендерын зарлагдаад нэлээд бүтлэн муутай компани шалгараад тэр нь бол болоогүй байгаа юм. Одоо ер нь бид нар 129 айлаа одоо ингээд ашиглалтанд оруулаад басаад нь янзлчих юм бол манай Баганга дүүргийн 1-р хороо бол одоо хуучин ойтон чим онгорхой цорхой барилгагүй болох юм бололцоо гэж бүрдэх юм байна. Тийм учраас 129 айлын барилгыг манай өмчийн харилцааны газрынхаа явж байгаа. Тэр хуучин юмаа хийж чадаагүй компанитай гэрээгээ цуцлаад гэрээгээ дуусгаад дүгнээд дахиад шинэ компани санал болгоод энэ 129 айлын сууцыг бас дахиад ашиглалтанд оруулах асуудлыг бол хөөцөлдөж бүр ирэхийн хугацаанд бол ашиглалтанд оруулах бололцоо нь бүрднэ гэдэгт бол би итгэлтэй байгаа. За ийм ажлуудыг бол хийнэ гэдгээр Баганга дүүргийн усаар бидэд санал болгож хийе гэж бид хүн үзэж байгаа. Богдхан төмөр замын төсөл төсөл бас улсын хэмжээнд нэлээд сайн яригдчихэж байгаа. Богдхан төмөр замын төсөлд бол манай Улаанбаатар хот өөрөө нэлээд оролцоотой. Одоо хэдийгээр Улаанбаатар хотыг ингээд төвөөр бол одоо Орос хятадыг халуулсан ч гэдэг манай бүх ачаад төвөөр дамжиж өнгөрч байгаа. Улаанбаатар хотын төвөөр төмөр замд ачаад дамжиж өнгөрч байгаа энэ байдал Улаанбаатар хотын төвжирлийг үүсгэх хамгийн гол хүчин зүйл байна. Тэгэхээр энэ Улаанбаатар хотод буухгүй ачааг шууд транзит ачаануудыг яаж Улаанбаатар хотод ариулахгүй өнгөрөх вэ гэдэг бодлогын үүднээсээ бол Богдхан уулын өврөөр дайсан төмөр замын асуудал судалгааны шатанд авч байгаа. Ер нь бол маршрут нь бас 2-3 янзаар хийгдсэн. Бас хөрөнгөний асуудлыг хөөцөлдөж явж байгаа. Тэгээд тэр төмөр замыг шууд Баганга өртөөтэй холбох асуудлыг бас сая бид нар хөндөж ярилцлаа. Тэгэхээр тэр төмөр зам эмээлт орчмоос төв шугамаасаа салаад за хүйтний онгорхой сонгоны гүүрээр гараад шинэ эсэх буудлаар дамжаад манай сэргэлэн сонгоны утгаар дамжаад Баганга 1-р хороог дайраад тэгээд энэ Баганга 2-р хороо энэ өртөөн дээр төмөр замтайгаа нийлэх зургийн асуудлаараас анхаарал тавиач гэж дүүргийн удирдлагууд надад хэлсэн байгаа. Тийм учраас мөнх хорийн сайд маань ч сая сонссон. Тэгээд бид нар энэ дээр анхаарал тавьж ажиллая. Баганга дүүрэг дээр яагаад холбох хэрэгтэй юм бэ гэхээр Багнуурын шугам байна. Багнуурын шугам тэгээд Богдхан төмөр замын шугам, Улаанбаатар төмөр замын гол шугам энэ гурав огтлцдог цэг нь бол Баганга цэг байгаа. Энэ хэрэг бас ингэж Багангатаа огтлцох юм бол бидэд ажлын байр бүртгээр олон бололцоог олох юм сайхан боломжийг үүднэ. Энийг бол би бас нийслэл засаг даргааууд бол хөөцөлж өгнө гэдэг та бүхэндээ бас амлаж хэлэх байна. Мөн уулуурхай хүнд үйлдвэрийн сайд дагшдорж хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Номтой Баяр, улсын хурлын гишүүн Аюур Сайхан, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандуй, нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга Отхон Баяр, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Амар Сайхан болон холбогдох албаныхан Бямб гарагт Налайх дүүрэгт ажиллалаа. Налайх дүүрэгт тулгамдсан гол асуудал болох уурхайд ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа. 1995 онд уурхай хаагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд энд иргэд аж ахуйн нэгжүүд даал даргаар хуваараа нүүр солборлосоор өнөөдөр нөхцөл байдал туйлын хүнд болжээ. Олборлолт явуулж байгаа хэсэг суурьшлийн бүстэйгээ нийлснээс иргэд амьдрах аюулгүй байдал үндсэндээ алдагдсан байна. Налайхын уурхайд олборлолт явуулах зөвшөөрөлтөй 31 аж ахуйн нэгж байдагч өнөөдөр хууль бусаар 150 гаруй ам гарчээ. Тусгай зөвшөөрлийн асуудлыг цэгцэлж хүний амнаас эрүүл мэндэд эрсдэлтэй олборлолтыг зогсооно гэдгийг салбарын сайд мэдэгдлээ.
Мөн энд ажиллаж байгаа иргэдийн болон налаагчдын хөдөлмөр эрхлэлтийн асуудалд ч анхаарахаа дүүрэгт ажилласан сайд гишүүд нийслэлийн удирдлагууд хэллээ. Засгийн газрын 308 дугаар тогтоолоор орон нутаг болон энэ иргэд дэчийн эзэмшигчид гурвалсан гэрээ байгуулад бичлэг уурхай маягаар асуудлыг шийдвэрлээд явчих бодитолцоог бол олгож өгье гэж. За энд бол одоо эхэлж байгаа юм байна жишг маягаар. Одоо яг бидний зогсож байгаа энэ хэсгээс эхлээд бол нэг 3 ам 4 ам ч юм уу энэ дээр бол асуудал нь эхлээд явж байгаа. Үнэхээр энд аж ахуй эрхэлж байгаа аж ахуй нэгж бол нэгдүгээрт Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, журам, аюулгүй байдлын дүрмийн дагуу гэж үйл ажиллагаагаа зохих зөвшөөрлийн дагуу явуулна. Хэрвээ ийм зөвшөөрөл байхгүй бол энэ үйл ажиллагааг бол зогсоох ёстой. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нь 21 аймаг 100 үйлдвэрийн төсөлд налаахыг хамруулж нэн тэргуунд 2-оос доошгүй сүв боловсруулах үйлдвэрийг байгуулна гэж байгаа. За үүний зэрэг цагаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж энд одоо үйлдвэр барихтаа ажлын байрыг нэмэгдүүлнэ. За энэ налаахт одоо тодорхой аж ахуй нэгжүүд байгаа. Гэхдээ тэд татвараа налаах дүүрэгтээ төлдөг. Ягаад гэвэл нийслэл хотын одоо бусад төвийн дүүргүүдэд татварын албад бүртгэлтэй байдаг. Та бүхэн тэрэлжээг мэднэ. Тэрэлж бол аялал жуулчлалын газар тийм ээ. Тэнд тодорхой ашиг орлого олдог боловч энд бол налаахын иргэдэд энэ үр ашиг нь хүрдэг учраас налаахын нутаг дэвсгэрт явуулж байгаа аж ахуй нэгжийг ер нь налаахын татварын албанд бүртгэлтэй болох энэ арга хэмжээг нутгийн захиргааны байгууллагатай хамтарч ингээ эхлүүлээд байгаа. Энэ бүхнээс төсвийн орлого бий болсноос ажил эрхлэлтийг дэмжих юм бодтой ажлууд хийх боломжтой гэж ингэж үзэж байгаа. Үүний зэрэгцээгээр одоо манай нийслэлийн урлын төлөөлөгч Амар сайхан маань санаачлаад үйлдвэр технологийн паркийг одоо байгуулсан дэд үтсэн ажлыг нь хийж байгаа. Тэгээ энд бол автозамаа шинжилээд энэ дулааны цахилгаан станцаа шинжилээд үйлдвэрийн технологийн паркийн барилгын асуудал, бусад үйлдвэржилтийн асуудлыг цогцоор нь хийж тэгээ налаах бол үндсэндээ зүүн бүсийг одоо Улаанбаатар хоттой холбосон юм логистик төв болох бас ийм бодлогыг төвшүүлж байгаа. Энэ одоо эвдсэн сүйдсэн газрыг хэн эргээд ямар хөрөнгөөр засч одоо ашиглах уу гэдэг нь эргэлзээтэй болцсон. Энэ дээр дахиад ямар нэгэн байдлаар энэ нийслэл дүүргийн хөгжил одоо дэвшилттэй холбоотой шинэ бүтээн байгуулалт хүн амын суурьшилтай холбоотой ажил хийх үү гэдэг бол бас одоо ойлгомжгүй болсон. Энэ дээр дахиад ямар ч одоо ажил хийх боломжгүй хүн амьдрах боломжгүй ийм газрыг л өдрөг тусан бий болгоод орхиод яваад байна гэсэн үг. Тийм учраас энийг бол одоо яаралтай шийдэхгүй бол энэ чинь баг 20 гаруй жил яригдчихэж байгаа асуудал. Тэгээд өнөөдөр ямар ч байсан энэ хүмүүс албаны хүмүүс ирж бас газар дээр танилцаа дараагийн шатаараасан арга хэмжээг авах байхаа гэж бодож байгаа. Засгийн газрын гишүүд нийслэлийн удирдлагууд хамтдаа хотын тулгамдсан асуудалтай газар дээр нь очиж танилцсан, иргэдийнхээ санал бодлыг сонсож ажилласан удаа бараг үгүй гэдгийг иргэд хэлж байсан юм а. Сайдууд асуудлыг судалж, шийдвэрлэж, мөн засгийн газрын хуралдаанд танилцуулна. Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласнаар Монгол улсын нийт хүн амын 50% нь засаг хүрч ажиллана гэсэн үг юм. Түр асуудлыг шийднэ. Шийдэхийн тулд түр ажиллаж байгаа гэдгийг сайдууд нийслэлд ажиллах үеэрээ онцолж байлаа. Улаанбаатар цэг MN сайтад тавтай морилно. Их хотын иргэн та энэхүү сайтад хандсанаар нийслэл хотын бүтээн байгуулалт, замын хөдөлгөөн, цаг агаар, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий салбарын мэдээлэлээс гадна нийслэлийн засаг даргын тамгын газар хотын удирдлагуудын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй шуурхай авч олон нийтийн санал асуулгад оролцох боломжтой. Бид мэдээллийн шинэ өнгө төрхтэйгээр хүргэж хэллээ. Нийслэлийн мэдээллийг нэг дороос. Улаанбаатар цэг MN сайт шинжилгэлээ.